За сайн байцгаана уу? Бүгдээрэнд нь орой минь төргий. За ингээ сайхан дээж тараг. За тэгээд энд юу лээ? Өгөөжийн хэвийн боо, дээжийн ааруул Монгол маягаар цагаан сараа хүлээгээ сууж энэ одоо. За ингээд энэ 1 сарын 2 сарын 5-наас эхлээд ийм хөл хорой тавина гэдээсэн үгүй юу? Тэр ер нь яахан онцгүй шүү. 2 сарын 5-нд одоо хатуу хөл хоройнд ормооргүй байна. Нэг нөгөө ярихад энэ хөл хорой хангалттай боллоо. Одоо ч гэсэн энэ бизнес явахгүй байна. Тийм учраас би засгийн газрыг, шинэ байгуулагдсан засгийн газрыг битгий хөл хорой тавиад ээ. Одоо энэ ковидын талаар дэлхийн ертөнц монголчууд ойлголттой болцоо. Тэр барууны улс орн Америк, Герман энтергээд баян улс орнууд тоохгүй явж байгаа. Олон мянган хүн өнөөдөр тэнд өвчилж байна. Өвчтөе хүмүүс нас барж байна. Тэр тэгтээ бол одоо тэглээгээд нэг тэр орон учир зүггүй одоо засгийн газраа харааж зүхээд байгаа юм байхгүй штэ. Германы засгийн газрын канцлер Анжела Меркель өнөөдөр ажиллаа хийгээ зүгээр л явж байна. Ажиллаа өгнө гэж байгаа. Тэ. За Америкийн нэгдсэн улсын ерөнхийлөгч Жой Байден, за тэрний өмнөх ерөнхийлөг Трамп энэ төр бол одоо бас зохих хэмжээний арга хэмжээг аваад явж байгаа. Бусад улс орн одоо Японд, за одоо Японоор жишээ авъя. Японд бол бас халдвар нэлээд өндөр байгаа. Тэглээгээд өнөөдөр Японы засгийн газрын нэр хүнд унчихсан юм байхгүй шүү дээ. Яагаад Японы засгийн газрын нэр хүнд унахгүй байгаа гэхээр Япончууд эцсээ хүртэр эдийн засгаа хамгаалсан. Эцсээ хүртэр иргэдийн орлого, бизнесээ хамгаалсан. Тийм учраас тэнд бол чөлөөтэй байсан, тий? Хүмүүс өвчлсөн, ойлгомжтой. Чөлөөтэй байх юм бол хүмүүс өвчлөнө, ойлгомжтой. Хүмүүс өвчлөх юм бол тэндээс бас настай хүмүүс нас барна. Энэ бол ойлгомжтой. Тэгэхээр өнөөдөр юу гэдгийг Солонгос ч юм уу бусад орны одоо эрх баригчид халдвараас болоод нэр хүнд нь унаад байгаад байгаа юм одоо бараг байхгүй шүү дээ. Үнэндээ болвол за яг уу ер нь тийм эдийн засаг муутай жижиг орон моронд бол магадгүй тэгж шүүмжилж магадгүй. Бид нар эрт одоо хөл хорой тогтоох байсан, хатуу хөл хорой тогтоох байсан, сул байсан учраас олон хүн одоо энтлээ барьлаа, олон хүн өвчлөө гэд. Тийм байхыг үгүйсэхгүй. Гэхдээ бол өндөр хөгжилтэй улс орнуудад хамгийн их халдварууд байгаа, хамгийн олон хүмүүс нас орж байгаа. Английн жишээ авъя л да. Англи бол одоо Европтой хамгийн өндөр халдвартай байгаа. Мэдээж бас хамгийн олон хүн нас орсон. Тэнд бол Борис Джонсны нэр тэглээгээд муутцсан юм байхгүй шүү дээ. Тэд нар бол эцсээ хүртэр бизнес эдийн засгаа дэмжсэн юм шүү. Хамгийн гол нь. Тийм учраас тэнд тэгж их одоо юу гэдгийг халдвар тарсан юм шүү. Түүнээс ч одоо зүгээр одоо тэнэг байжгаад хамаг юмаа хааж боосон мөртрөө одоо халдвар тараад байгаа юм ерөөсөө биш шүү. Манайхан ерөөсөө маш буруу ойлгож байгаа. Тийм учраас Шведийн модель байна. Швед улсад хөл хорой тогтоохгүй байгаа. Болж штэ. Монгол улсад одоо хөл хорой тогтоогоод бид нар яг юу хожсон юм? Энэ бодлогыг засгийн газар орхимоор байна. Монгол хүн чинь энэ ковидд төвчээртэй, төсвөртэй дархлаатай шүү. Бүр бид нар хэтэрхий сүржгэнж хил мэлээ хаагаад өнөөдөр одоо өчнөөн олон мянган монголчууд гадаадад хүний нутагт шар махтайгаа хатж байна. Ирж чадахгүй байна. Өчнөөн өндөр үнэтэй одоо плед, мятын плед маш өндөр үнэтэй байна. Ирээд бас энд 21 хоног тэд нар чинь өдөрт 50,000 төгрөг өглөө шүү дээ. Тэгээ өчнөөн зардал тэндээ шинжилгээ, мэнжилгээ гэдэг. Ийм олон юм одоо ард түмэнд дарамт учруулж байна. Гадаадад ч дотоодд ч гэсэн. Одоо дотоодд бас наашаа цаашаа явж чадахгүй гатсан хүмүүс их байна. Хөдөө орон нутг руугаа явж чадахгүй, хот руу ирж чадахгүй, бизнес нь зогссон.
Ийм байдал их байгаа учраас би энэ шинээр байгуулагдсан засгийн газрыг та нар одоо дорвитой арга хэмжээ аваа. Гадаад байгаа монголчуудаа яаралтай татаа. Энэ хөл хорио гэдэг юм одоо зогсоо. Энэ нөхөн олгор гэдэг юм өгөө. Энэ ард иргэд чинь орлогогүй, бизнесгүй болоод удаж гин хөөе. За дээр нэмээд энэ засгийн газар одоо тоглоод байгаа юм уу? Тэр зарим сайд нарыг одоо хардаа. Зарим сайд нараас үнэхээр одоо нэр юу гарах юм бэ гэмээр. Би жишээлбэл одоо тэр Гацууртын Чимбагийн охин гээд нэг юм хүүхэд юуны сайд болж байгаа юм байна л да. Соёлын сайд. Мэдлэг боловсрал одоо энтрийн би мэдэхгүй юм. Ер нь тэгтээ мөнгөтэй хүний, олигарх хүний одоо хүүхдүүд ингэж сайд дарга болдог болцсон юм. Энэ бас одоо надад бол таалагдахгүй байна. Нэг нүгөө ярихад. Монголын одоо том одоо алтны Гацууртын алтны орд одоо ноён уул шүү дээ тэр чинь. Ноён уулыг ухсан хүний одоо ухаж байгаа хүний одоо охин өнөөдөр сайд болж байна. Мөнгөтэй хүний охин сайд болж байна. Энэ бол маш муухай жишг Монголын түүхэнд бол. Иймэрхүү зүйлийг бол одоо болох хэрэгтэй. Тэгээд тэр Гацууртын Чимбаа чинь алтны мөнгөөс гадна одоо бас тэр ямар юулээ нөгөө тариалан эрхлэлтийг дэмжих сан ман энэ төргээд тэрний чи хамаг мөнгийг хуу цогцдог нөхөр юм байл шүү дээ. Бүр зүгээр хэдэн зуун тэрүүмаар нь ингээд хэдэн жилээр нь гусчдаг. Одоо ийм компани одоо хүнийг тэнд одоо соёлын сайдаар 50% энэ төр гэдэг бол бас арай хэтэрхий одоо ирээцээрээ алдсан хэрэг гэж би бодож шүү. Ер нь. За тэгээд сайд нар бол одоо бас ихэнх нь ер нь жаахан туршлага муутай байна. Харж яхад ер нь. Тийм учраас одоо туршлага муутай сайд нар чинь тэгэл нөгөө нэг доор байгаа хүмүүсийнхээ үгэнд одоо орчдөг байхгүй юу? Жишээлх юм бол одоо тэр Порчиг Нямхуу гэдэг чинь мөнх сайхан сайдыг бүр дарамтласаар агаад урдаас нь бүр одоо нөгөө бүр эсэргүүцэл хийж саботаж хийж сүүлд нь одоо тэр ярьсан яриагийн нүртэр бичиж авсан байна л шүү дээ. Өөрийг барьцаалж, өөрийг одоо унгаах гэж өөртөө нь ярьсан сайдтайгаа ярьсан яриагаа бичиж авч болохгүй шүү дээ. Ер нь тийм муухай моралгүй, тийм муухай хулгайч, тийм муухай этгээдүүдэд энэ туршлага муутай сайд нар баригдчихдаг байхгүй юу? Тийм учраас зангарахтай, туршлагатай, мэдлэгтэй, зоригтой, зүрхтэй ийм сайд нар гарах ёстой. Түүнээс нэг ийм олигархийн хүүхэд охин гэх мэтийн одоо ийм одоо хүмүүс тэнд гарч байгааг би зүгээр зах зухаас нь дурдж байна. Энэ бол одоо маш буруу. Тий. За ингээд засгийн газар одоо яаралтай ажиллаа хиймээр байна. Оюун эрдэнэ сайд тэр намын дарга авмаар байна. Намын даргагүй ерөнхий сайд гэдэг бол зүгээр л нэг тийм доглон хөлтөө ерөнхий сайд л гэсэн үг шүү. Бүр ямар ч зэвсэггүй, ямар ч хүчгүй ийм сайд гэсэн үг. Тэгэхээр үнэхээр л одоо хүчтэй өөрчлөлт хий, шинжилт хий гэж бодож байгаа бол чадах юм бол тийм юм хиймээр байна. За тэгээд яриагийн сонслоо оюун эрдэнэ ерөнхий сайдаа тий. Маш урт нуршуу тийм яриа ярьж байна. Нэг л их юм тийм юм гэдэг. Гэтэл яг үнэндээ одоо тэр зоригтойгоор энэ нийгмийн шудраг бус байдал, энэ баялагын тэгш бус хуваарлалт. Энэ хэдэн уул уурхайг өөртөө авснараа одоо гадаадын хөрөнгө оруулагч нартаа ингэж янз бүрээр одоо болсноороо Монголын одоо нийгэм эдийн засагт шинжилэл гарахгүй шүү. Яг үннийг хэлвэл. Шинжилэл гэдэг юм чинь шал өөр юмд байгаа шүү. Энэ тогтолцоо, энэ системийг халах ёстой юм шүү. Энэ цөөхөн хідэн хүн баяжаад өрмийг хамаад явж байгаа. Ард иргэд нь шавхруун дээр нь зодтолдог. Энэ цаашаа ингээд үргэлжлэх. Энэ нөхцөл байдлыг л та халахгүй юм болвол яг л одоо өмнөх жилүүдэд ямар юм байсан?
Тийм биз? Нэг л их зам зассан, нэг л их утаа бууруулсан гэсэн амьдралыг хэвээрээ. Нөгөө л баячууд нь, баян ядуучууд нь өдрийнхөө амьдрал, өдрийнхөө одоо нөгөө банкны зээл, ломбардын зээл, тэгэл нэг усанд живэх гэж байгаа ингээд гараа ингээд ерөөсө хөдлөхгүй, хөлөө хөдлөхгүй бол ус руу доошоо живчдэг шиг юм усанд сэлж чадахгүй, усанд далаад унтсан юм шиг ингээд явж байгаа. Ийм л дүр зурхтай байгаа штэ. Тэгэхээр одоо энэ засгийн газар ажил төрлөө төргөн хиймээр байна. Тэр зарим нэгэн тэр олигарх юмнуудын хүүхдүүдийг одоо болмоор байна. Ер нь өөрчлөлт шинжилт хийхэд бол үнэхээр маш том зориг мэдлэг тийм юм хэрэгтэй юм шүү те. Түүнээс ч одоо ингээл зүгээр байжгаад бүх юм сайхан болчихгүй. Энэ 30 жил ингээ хэвшүүлээд барууны захиалгаар энэ Монголын нийгэм эдийн засгийг алж тавилаа шүү дээ. Орос ч гэсэн тийм болцсон шүү дээ. Олигархууд нь бүх бизнесийг барьчихсан. Тэгээ ард иргэд нь бол ер нь хоосон шүү дээ. Тэрнээс болж Оросд жагсаал цуглаан болж шүү дээ. Тэгээ жагсаал цуглаан болоод тэр Навальны гэдэг нөхөр тэнд гарч ирээд тэр чинь барууны захиалгаар явж байгаа нөхөр шүү дээ. Тэгээ тэнд чинь бас юу ч болохгүй шүү дээ. Яг үнэндээ бол энэ систем халагдахгүй шүү дээ. Тэ? Энийг одоо Путин л үнэхээр өөрчилж шинжлэхгүй юм бол ингэж өөрчилж шинжилж чадахгүй шүү дээ. Одоо нэгэнт энэ гарсан энэ Путин гэдэг хүн л хийхгүй юм бол Путинаас өөр хүн гарч ирж чадахгүй тэнд тийм нөхцөлч байхгүй. Одоо тэр олигархууд тэр нам энэ бүх юм тэнд ялцсан шүү дээ. Яг Монгол шиг ингээд нэг хоёр нам ингээд атгацсан шүү дээ. Ядуу Оросын ядуу ард түмнийг барууны орнуудад тэр ардчил гэдэг чинь зөгтөг байхгүй юу? Зах зээл гэдэг чинь барууны оронд зөгтөе. Тэр одоо өндөр хөгжилтэй орн ч үү дээ. Баян оронд. Ядуу оронд тэр ардчил чинь зөгөхгүй. Үннийг хэлчихье. Ядуу хүнд энэ ардчил гэдэг чинь бас зөгтгөө байхгүй юу? Энэ зах зээл гэдэг чинь зөгтгөө байхгүй юу? Болдгоо байхгүй юу? Энэ бол одоо дэлхийн олон орны жишээн дээр одоо танигдсан шүү дээ. Та нар тэр Латин Америкийн бүх улсыг хараарай. Бүр биднээс хэдэн одоо 100 жилийн өмнө тэр хөвчлөл, тэр зах зээл, капитализм гэдгээр чи явчаад бархаа болоод эдгээр чинь одоо тэр Хуга Чавес, Эва Моралес өөр юу гэдгийг энэ социализм баргийн социалист юм руу яваад байгаа хүмүүс шүү дээ. Яагаад гэвэл маш их ядуу хүмүүстэй. Тэгээд нөгөө бүх юмыг ховчлаад автсан. Уул ус бүр тэгээд бараг том одоо бараг аймаг шиг газар нутг хүртэр ховчлаад авчихсан. Бүх бизнесийг ховчлаад автсан. Ийм л байдэн шүү дээ. Бид нар одоо тэр халтар царайтыг бүгдээрээ мэдэн шүү дээ. Микеланжел халтар царайт гээд ядуучууд нь ядуугаараа, баячууд нь тансгаараа одоо ч тэр нь хэвээрээ. Тэр чи одоо бараг 30 жилийн өмнө хийсэн кино шүү дээ. Тэр байдал бол одоо ч гэсэн хэвээрээ л байгаа. Тэгэхээр ерөөсөө энэ дэлхийд чинь тэр хэдэн цөөхөн баян улсал монополо тогтоож явж байгаа юм шүү. Тэнд одоо монголчууд бид нар ухаантай байхгүй бол энэ засгийн газрууд нэг ингээл өмнөх засгийн газрууд шиг унтаа ийм байх юм бол амьдрал хизээч өөрчлөгдөхгүй шүү. Та нар сайн хараарай. Хөрсөх 4 жил засгийн газар барьсан. Өөрчлөн шинжтэн алаад өгнө л гэсэн. Хүмүүс хүлээсэн. Амьдрал энэ 4 жилд яаж өөрчлөгдсөн? Яг л хэвээрээ. Ингэж явж болохгүй монголчуудаа. Энийг та нар сайн бодоорой. Засгийн газартаас жаахан ташуур өгмөр байна шүү. Нөхдүүдээ.